За сайн байцгаана. За карамбитийн талаар ярилцъя. Карамбит гэж юу юм бэ? Карамбит гэж манайх их ярьдаг энэ карамбит ер нь юунд хэрэгтэй яадгийг энэ талаар ярилцъя. Карамбит бол 1100-аас 1300 оны үед Индонезид үүссэн тариаланд ашигладаг ургамал тасдаж ухаж авах үйлдэлтэй ийм ажлын багж л та. Яг яагаад карамбитийг ингэж карамбичи өөрөө махир хэлбэртэй. Энэгээр бол нэг барын хумсл гэдэг. Ер нь бол тулаанд их ашигладаг. Тэгээд энийг бол цэрэг цагдаа тусгай хүчнийхэн ашиглана. Тэрнээс ч энгийн хүн бол ахуйд хэрэглэх нь боломжгүй. Тэгэхээр энэ бол сургалтын карамбит шүү, колд стилийн. Тэр карамбитийг ямар хүмүүс ашигладаг юм бэ гэхлээр хүүхэд болон энгийн хүмүүс ашиглах боломжгүй. Тусгай бэлтгэлтэй цэрэг цагдаагийн хүмүүс ашигладаг. За карамбитаар би яагаад юу хийгээд байгаа юм бэ гэхлээр би зүгээр ингээд хуянгаа тарааж байгаа шүү. Энэ бол сургалтын карамбит гэж би хэлсэн. Тэр одоохондоо л яг ашиглах өнцөг надад бол харагдахгүй байна. Тэгэхээр карамбит бол юм байна. За тэгээд карамбитний талаар дэлгэрэнгүй ярилцаж сэтгэлдээ хуваалцвал манай дээрх пэйжүүдээр орж сэтгэлдээ үлдээгээрэй. За баярлалаа.